Одоо нийтээрээ хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бид нар те одоо ингээл урд төршөө хужаа гээл те хой төршөө болохоор ахнар гээл. Одоо сая хөрөлцөхийг яаж хүлээж авч байна те? Зүгээр юм уу жижигхэн нисэх буудал дээр хүлээж аваад нэг жижигхэн захын нэг юунд уулзалтыг хийгээл дэд сайд нь хүлээж аваал те. Тэгээд тэр санамж бичиг зурж байгаа хэд санамж бичгүүд нь бүр хөгийн юм дээр гар усх зураал. Тэгээд Монгол нутгаар хоолоо явуулна гэдэг худлааны санамж бичиг. Нөгөө хоёр хоолой ч үжээ одоо энэ баруун талаар сая ингээд зүүн талаар нээлттэй хэлээ ч хоёр хоолой явцсан. Одоо Монгол дундуур явдаг тийм хоолой гэж байгчгүй. Гэхмэчлэн ингээд нөгөө бид нар ахнар л гэдэг тэнд дээр хуураад явж идэг. Эгийн цахилгаан станцаа бид нар барьж чадахгүй одоо 20 жил боллоо. Тэ байгаль нуураас болоод барьж чадахгүй. Тийм гэж байхгүй. Зүгээр л биднийг хөгжүүлэхгүй гэдэг тийм бодлоготой ингээд явж байгаа хүмүүсээ бид нар ахнар гэж хэлдэг. Тэнгүүд хамгийн их одоо хөгжүүлж байгаа хамгийн их бидний бүтээгдэхүүнүүдийг авдаг, хамгийн их одоо мөнгө төгрөг өгдөг нөгөө урд төршөө бол бид нар хужаа дайсан мэт хараад явж байна. Эний чинь би нөгөө хандлага гэдэг. Зөв хүмүүс гараад зөв бодлого явуулах юм бол өөрчлөлтөн. Түүнээс Монгол ялна гэж гарч ирчээд харин ингээд хуваагаад байх юм бол өөрчлөгдөхгүй. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн бол ив санааны нэгдлийн бэлэг тэмдэг байх хэрэгтэй. Түүнээс ингэж хуваадаг тэр нь Монгол ялна гэдэг чинь үндсэндээ юу гэсэн үг юм? Энд чинь зүгээр л маркетингийн нэг арга шүү дээ. Энд чинь инх бол одоо Батулга хоёр өөрчлөгдөжсэн биз дээ. Монгол ялна гэдэг Батулга нь хэлэхээр нөгөө өөрчлөгч нь Монгол биш юмаа гэдэг л санааг л хэлсэн байхгүй юу? Энд чинь ийм ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчд өөрчлөж байгаа хүн бол ийм маркетинг явуулж болохгүй байхгүй юу? Энэ ёс зүйн талаас нь болохгүй. Тийм учраас энэ хандлагыг л өөрчлөх гэдэг. Ер нь бол удахгүй Монгол ялагдана. Дандаа ингэж хагарч бутаргаж тэгээд дээрэс нь одоо нөгөө ахнар гэж яриад байдаг хүнийг налж. Тэгээ одоо зүгээр наад зах нь төмөр зам гэдэг те. Би одоо МСС компанид олон жил ажилласан те. 10 хэдэн жилийн өмнө ямар ч төр засгаас нэг төгрөг гаргахгүйгээр одоо энэ ягдаад байгаа 270 км төмөр замыг чинь Deutsche Bank-тай бүр яриад гэрээ хэлцлээ хийгээд барьцны даваан дээр баахан сурчлагаа явуулж санаж байгаа нэг баахан илсмэл цоолоод л ингээл гисээр гоод бариулаагүй. Тэгээ энэ хугацаанд бид нар юу алдсан? Алдагдсан боломж гэдэг юмыг хинч тооцдоггүй. Алдагдсан боломжийг бий болгосон тэр хүмүүст хинч ямар ч хариуцлага тооцдоггүй. Тийм учраас бид одоо 20 онд бүгдийг нь өөрчлөх ёстой. Одоо энэ үнэн байсан бүх хүмүүсийг өөрчлөх ёстой. Бид нар гарч иж л өөрчлөлт. Зөв нэг үг үйл.